Сайн байцгаана үзэгчдээ. Тармит телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тармит телевизээс эрхлэн бэлтгэдэг нээлттэй сэдвийн нэвтрүүлгээ бид эхлүүлж байна. Энэ удаа улс төрийн хүрээнд өрнөх анхаарал татсан зарим үйл явдлыг онцлон үзүүлэхээр сэтгүүлч Эрдэнэбаяр студид ажиллаж байна. Хууль тогтоогчид улсын хурлын хаврын чуулганы завсарлагаанаар амархан амарч тойрох даваас ажиллаж найр наадмаач дуусаж намрын чуулганда золгож байна. Намрын чуулган эхлэхдээ зэрэгцээд олныг талцуулсан, шуйг болсон, ус төрсөн олон үйл явдал өрнөх нь ойлгомжтой байна. Ялангуяа засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал, урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, сонгуулийн хууль, улс төрийн намуудын тухай хуулинд нам бүлгүүд хамгийн ихээр анхаарал хандуулах нь тодорхой байна. Эх 7 хоногт улсын хурлын намрын ээлж чуулган эхэлнэ. Намрын чуулганы хуралдаанаар Монгол улсын нийгэм эдийн засгийн томоохон хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн батлах юм. Чуулганы хуралдаан Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хүний хөгжлийн сангийн тухай 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх юм. Энэ жагсаалтад улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг зохицуулах олон шийдвэрийг улсын хурал намрын чуулганаараа хэлэлцгэнэ гэдгийг харуулж байна. Үндсэндээ ийхүү Монгол улсын улс төрийн амьдрал хамралтаа дуусгаж амьсгаа авч байна. Гэхдээ энэ амьсгаа нэлээд дээгүүр байж мэдгэр байна. Учир нь энэ намрын чуулганаар улсын хурлаас сонгуулийн тухай болон улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Үүнээс гадна засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Яг энэ асуудал хамгийн их улс төрсөн, хамгийн их улс төрийн бүлгүүдийн сонирхлыг хөдөлгсөн үйл явдал болох нь дэмжиггүй. Мэдээж энэ явдал тун удахгүй болно гэдэгт бэлдсэн, төлөвлөсөн алхмуудыг ч улс төрийн зарим хүчний зүгээс хийгээд байна. Тухайлбал улсын хурал дахь Монгол ардын намын бүлгэн удирдлагууд засгийн газраас хэрэгжүүлсэн эзэн зүй хөтөлбөрийн үр дүнг чамлангүй харж хариуцлага тооцохдох асуудлыг сөхөж эхэлсэн. Харин засгийн газрын тэргүүн нийт ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг гаргаж тавьсан юм а. Зөвхөн сөрөхийн тулд сөрөх биш, улс үндэстний эрх ашигын асуудалд нэгдэл байр суурьтай байж том төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна. Улс төрийнхөө тэмцлийн үр дүн засгийн газрыг нурааснаар биш, хэн нэгэн сайдыг огцруулснаар биш, харин улс орныхоо хэрхэн яаж хөгжүүлснээр аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсхээр үнэлүүлдэг болох ёстой. Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжин ажиллахыг хүсэж байна. Ордны хууль дээнээс илүү олон нийтийн санаа бодол тулгуурлаж ажиллахыг санал болгож байна. Олон нийтийн олон судалгааны үр дүнгээр улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хүндрэлүүдийг давах гол нөхцлүүдийн нэг гэж дийлэнх олонх нь үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй үзээ. Гэхдээ энэ хариуцлагаас мултрах, ажлаа эрчимжүүлэх, асуудлаа шийдвэрлэхээс булдах арга зам болох ёсгүй бөгөөд үүсэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр та бүхэнд хандна дараах зүйлийг бас хариуцлагатайгаар мэдгдэж байна. Шинжлэлийн засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямба, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх улсын хурлын намрын ээлж чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлэнэ гэдгээ зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдын суудлаас гадна засгийн газрын бүтцийн асуудлыг хамтд нь оруулж шийдвэрлэх болно. Ерөнхий сайдын ард түмэндээ хандаж хэлсэн үгнээс намрын чуулганаар засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нэ гэсэн ерөнхий зураг харагдсан. Харин яг ямар өөрчлөлт орох тухай хэвлэлүүд аль хэдийн шүүгээд эхэлсэн. Тэдний мэдээлж байгаагаар ерөнхий сайд агентлагийн дарга нартай уулзах үеэрээ энэ талаар ярьсан гэжээ. Ерөнхий сайд Алтан хуяг засгийн газрыг 9 яам 10 тохируулагч агентлаг 19 хэрэгжүүлэгч агентлагтай байх бүтцийг танилцуулсан байж болзошгүй гэж. Мөн шадар сайдын албан тушаалыг өгөө болгож үүрэгт ажлыг нь засгийн газрын хэрэглэх газарт хамаатуулж магадгүй. Мэдээ засаглалын зардлыг бууруулангаа эрх мэдэл хариуцлагыг ерөнхий сайд гартаа хатгах нь оновчтойш
бүтцийн өөрчлөлтийг хийхэд засгийн газарт хамтарсан намуудтайгаа хэрхэн ойлголцох вэ гэдэг нь анхаарал татсан халуун сэдэв болоод байна. Бүлэг бол энэ талаар яриаггүй, намч яриаггүй байгаа. Ерөнхий сайд бол засгийн газар тэргүүлж байгаа кабинетийн тэргүүнийхээ хувьд өөрөө юм шийдвэрийг хинтэйч зөвшөлдсөхгүй гаргаж болно шүү дээ. Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг бол бид хүндэтгэж баталгаажуулах ёстой гэж бодож байна. Ягаад гэвэл энэ кабинеттай хинтээ ажиллах уу, хинтээ ажиллахгүй, хиндээ хариуцлага тооцох уу гэдэг бол ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд бүтээн байгуулалт давамгайлсан өргөн хүрээний ажлыг зохион байгуулна гэдэг хүнд ажил. Харин хийсэн бүтээсэнд сөрөг хүчний зүгээс бодит дүгнэлт өгч байна уу? Аль эсвэл сөрөгийн тулд сөрж байна уу гэдэг өөрөө улс төрийн хүрээний өрсөлдөөн ямар байгааг харуулж байна. Сүүлийн 24 жилийн зураглалыг үзвэл 10 жилд нь Монгол Ардын нам, Ардчилсан нам хамтарсан. 8 жилд нь Монгол Ардын нам, харин 6 жилд нь Ардчилсан нам дангаараа засгийн эрхийг барьж байна. Гэхдээ сүүлийн 2 жилд хийсэн ажлууд царг хүрээ хүртээмжээрээ хамгийн өндөрт тооцогдож байна. Яг энэ үр дүн шинжлэлийн засгийн газрын тэргүүн өөрөө ингэж дүгнжээ. Шинжлэлийн засгийн газрын хичээл зүтгэсэн энэ 2 жилийн хугацаа өөрчлөлт их бүтээн байгуулалтын үе байж чадлаа. Хэдхэн жишээ дурдъя. Монгол улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 мегаватт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид 2 жилийн дотор 20 жилдээ тэнцэх хүчин чадлыг бүтээж босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй. Ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай 3 цэцэглэгээ станцыг бүтээн байгуулж эхэлнэ. 5 засгийн газар дамжиж 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км замыг тавьсан бол шинжлэлийн засгийн газар 2 жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа. Гэхдээ энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ. Бид дараагийн 2 жил бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хүчилтэй замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ богд уулын шин замыг ашиглалтанд орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ. Шинжлэлийн засгийн газар Монголд Улаанбаатарт анхны хурдны замыг бүтээн босгоно. Орон сууц барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь хамгийн ихтэй 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид зөвхөн 1 жилийн дотор 30 гаруй мянган өрх орон сууцтай болох боломжийг бүрдүүлж 1,200,000 метр квадрат орон сууц ашиглалтанд өглөө. Мэдээж улс төрчснүүдээр харж сөргөлдөж байгаа хүчнүүдийн зүгээс өмнөө барьсан гол жад нь эдийн засгийн өнөөгийн үзүүлэлт. Засгийн газар сүүлийн 2 жилд Монгол банктай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үн докторжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийнхэн халаасанд 650 тэрбум төгрөг үлдээж чадсан. Валютын ханшийн савлгаанаас болж 2000 төгрөгөөс холд авах байсан шатхууны үнийг докторжуулснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг сүүлийн 2 жил мартсан гэж мэдээлж байна. Мөн нүүрсний үнийг тоон дутамд нь 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр орооллын 160 мянган өрхийн нүүрсний зардал 70 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн гэх мэдээллийг хийж байгаа. Гэхдээ энэ мэт таатай тоонууд иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлөв гэдэгт улс төрчдөөс илүү иргэд олон нийт дүгнэлт хийх зүйтэй юм. Статистик тоон үзүүлэлтүүдээс харахад Монгол улсын төсвийн нөхцөл байдал таатай биш байна. Өнгөрөх онд мөн л төсвийн орлого тасалдаж цөөнгүй ажил саатаж байсан. Энэ жил Монгол улсын төсвийн орлого 623.4 тэрбум төгрөгөөр тасарсан учраас зарим бүтээн байгуулалтын хөрөнгийг гацаалаа. Тодруулбал 85.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 75 ажлыг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ засгийн газраас илэрхийлээд байна. Төсвийн нөхцөл байдал, эдийн засгийн томоохон үзүүлэлтүүд ийхүү таагүй гарч байхад зарим судалгаа Монгол улсын эдийн засаг өссөн дүнтэй гарлаа гэж мэдэгдээд байна. Үнэхээр эдийн засаг өссөн бол тэр хэмжээгээр ард иргэдийн амьдралд сайнаар нөлөөснүүгээд харьцуулаад үзвэл нөлөөлөл бага байна. Монгол улсын эдийн засаг сүүлийн 3 жил дараалан 2 оронтой тоогоор өслөө. Дэлхийн дундаж 7% байхад хангалттай гэж үздэгч Монгол улсын эдийн засаг 2 дахин их өсөлттэй байгаа юм. Хэдийгээр эдийн засгийн өндөр өсөлт бийж чанаргүй өсөлт гэж дүгнэж болохоор байна. Учир нь эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлж чадахгүй байгаа юм. 15.1% нь одоо
2012 оноос хойш бол бидний амьдрал одоо хав сайжилсан гэж хариулсан байна. 48.3% нь бол ер нь хэвэндээ өөрсдөө ороогүй өмнөх одоо онуудаас гэж хариулсан бол 26.4% нь бол дордсон гэж хариулсан байна. Харин 10.2% нь бол ерөөсөө амьдралынхаа төвшинг бид нар бол тодорхойлж мэдэхгүй байна. Өнөөдөр буурчаад байгаа мó ер нь сайжилсан гэхэд хэцүү гэсэн хариултыг өгсөн байна. Тэр 12 оноос хойших төвшингөө бол тэгж тодорхойлсон. Эдийн засгийн хүрээний энэ мэд хүндрэл бэрхшээл байгаач хийж бүтээсэн цаашид үлгэрчлэн хөгжүүлэх олон зүйл бас бий. Тухайлбал орон нутагт иргэд төсвөө өөрсдөө хэлэлцэн зарцуулах боломжийг өгч энэ жил 280 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа нь Монгол улсын 1997 оны төсвийн нийт алдагдaltaй тэнцсэн үзүүлэлт болж байна. Аймгийн төвүүдийг хот болгох ажил шин сум төслүүд ч үргэлжилж байна. 11 аймгийн төвд орчин үеийн онцлогооны төвийг байгуулсан. Мөн бүх аймгийн төв нийслэлийн 80 цагт төрийн үйлчлэгээний захин машин иргэдэд үйлчилж байна. Хөндлөнгөөс нь харахад бүтээн байгуулалтын олон ажил ингэж нүдэнд харагдаж гарт баригдахаар өрнөж байгаач зохицуулалтын олон шийдэл хүлээгдсээр байла. Энэ асуудлыг цэгцлэхээр шинжлэлийн засгийн газар эзэн 100 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэж ойлгож байгаа. Гэхдээ улс төрчсөн өнцгөөс шинжлэлийн нэртэй засгийн газар 100 хоногийн дотор бүх бэрхшээл асуудлыг шийднэ гэсэнгээд илүү ахадсан үр дүн шаардаад байгаа нь ч нууц бишээ. Засгийн газрын тэргүүн хэлэхдээ энэ хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг их хурл засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлэх, хувийн хвшлийнхэн бизнес ихнийг дэмжин тэднийг татан оролцуулж хамтран ажиллах, олон сар жилээр хурсан асуудлуудын гацаа гаргаж бизнест ээлтэй орчин бий болгохыг зорино гэж хэлсэн байдаг. Харин үр дүнгүй нэргээд харахад Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн бомбт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа. Том бүтээн байгуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрүүдийг гайл нэмүртгийн албан татварын татваруудаас чөлөөлсөн. Орлогын татвар нэмүртгийн албан татваруудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдсан зэрэг бизнес үйлдвэрлэлийн таатай хэд хэдэн зохицуултыг шийдэд байна. Гэхдээ илүү дэлгэрэнгүйгээр нь хөтөлбөрийн үр дүнгээ мэдээлнэ гэж хүлээж байна. Эргээд харъя. Нүүрсний болон зэсийн үнийн тогтмол өсөлт монголчуудыг муу замд сургасан уу? Уялдаа хөрөнгө оруулалт, долларын урсгал байнга нэмэгдэж байхаар бид ойлгож ирсэн үү? Хөрөнгө оруулагчдаа үргэж 106 лицензийг нь цуцалж уялдаа 5 толгойгоо улс төржүүлэн гацааж байхдаа улс төрчид эх он жилүүдэд эдийн засаг хүндэрнэ гэж тооцоолж байсан уу? Хавтгаар болон халамжилж юу ч бүтээдгүй улс орныг бий болгож байхдаа юу бодож вэ? Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх ёстой? Өнгөрсөн он жилүүдэд сонгуулийн хооронд жалга даваараа талцсан, нам эвслээрээ бас талцсан улс төрийн явуургүй ажил хийж дээр доороо оролцож явсаар ийм байдал төрүүлсэн. Энэ бол Монгол ардын хувьсгалт нам. Монгол ардын нам ардчсан намын гэхээс илүү хит улс төрчсөн шийдвэрүүдэд дулдуудж эрх мэдлийн төлөө зүтгэж байсны буруу. Буруу эрхэлсэн хүүхэд бухын үзүүнээс хатуугчээр манай улс төрчид хит бие тоосон, элит лидерхүү зандаа эрдсэн эдийн засгийн жаахан өсөлтөд онгирч хамраас өгсөн. Энэ бүх байдлыг нь ашгүй эдийн засгийн зарим томоохон үзүүлэлт саарснаар дарж чадлаа. Энэ бол том сургууль, том сургаал байх ёстойгоос бас нэг нэгнээ жадлан шордож, улс төржүүлэн шахаж, улс төрийн тогтворгүй байдалд оруулж олсон жаахан ололтоо самрах нөхцөл болох ёсгүй юм аа. Шинжлэлийн засгийн газрын тэргүүн ард түмэнд хандаж үг хэлэхдээ сөрөг хүчиндээ хандаж зөвхөн сөрөхийн тулд сөрөх бос улс үндэстний эрх ашигын асуудалд нэгдмэл байр суурьтай байж том төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна гэжээ. Улс төрийнхөө тэмцлийн үр дүн засгийн газрыг нурааснаар ус хэн нэгэн сайдыг огцруулснаар ус харин улс орноо хэрхэн яаж хөгжүүлснээрээ аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсхээрээ үнэлүүлдэг болох ёстой гэсэн Алтан хувийн ерөнхий сайдын үг одоо энэ улс төрчид үнэхээр ордны хувилдаанаас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажилдаг, ойлголцдог, хамтарч ажилдаг болох гэж байгаа юм болов уу гэсэн ойлголтыг өглөө. Тэгээд ч хин нэгнээр шахуулж шаардуулалгүй засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, танхимын сэлгээ хийх тухайга ерөнхий сайд нь өөрөө мэдээллээ. Магадгүй улс төрийн эйдрэттэй хүнд байдал үүсгэхгүй тулд ардчсан нь өөрөө төрүүлж хөдөлсөн нь ч дээр байсан байхаа гэж судлаачид харж бичиж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн ярьж байгаа одоо мэдээлэл бол цэвэр одоо
одоо хин нэгний таамаглал энэ бол ерөнхий сайдын өөрийнх нь байр суурь биш байх. Гэхдээ ерөнхий сайд бол бүрэн эрхийнхээ өрөөнд мэдээлэл гаргасан. За бүрэн эрхийнхээ өрөөнд засгийн газраа өөрчлөлт байгуулах боломжтой. Энэ өөрчлөлт байгуулалтад аль ч яам өртөх боломжтой л доо. Засгийн газрын шинэ бүтцийн талаар яригдсан зүйл байхгүй. Зүгээр ерөнхий сайд ерөнхийдөө засгийн газраа жаахан цомхон болоо яригдаг ийм мэдээлэл хийсэн. Тийм учраас өнөөдөр албан ёсны ямар нэгэн бүтэц зүйл ерөөсөө яригдаагүй. Зүгээр санаанууд бол олон байгаа байх гэж ингэж бодож байна. За дэд сайд нарын хувьд бол ер нь бас л одоо бүсээ чангалыг үл хэмнэхийг үүсэхгүй. Цомгтохыг үүсэхгүй. Тэгээд тэнд бол санаа зовоодах зүйл байхгүй. Засгийн газар шийдэх юм шийдээд одоо хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн арга хэмжээг аваа явах хаа л гэж бодож байна. Хийж хэрэгжүүлэх ажил их байхад байсгийгээд улс төрийн тогтворгүй байдал үүсгэж аливаа ажлыг гацааж удаашруулж байдаг нь харамсалтай. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох асуудлыг одоо хамгийн ихээр улс төржүүлэн ярьж байна. Мэдээж ардчсан намаас шударга сэвсэлтэй хэрхэн ойлголцох. Өнгөрч 2 жилд энэ олон тухайлсан яамттай байгаад үр дүн нь юу байв? Үнэхээр засаглалын зардал хитийцсэн үү гэдгээ хүртэл бүтээлчээр дүгнэх хэрэгтэй. Судлаач нартай зарим хүмүүс кабинетэд өөрчлөлт оруулах нэрээр ардчсан нам Монгол Ардын намтай тохиролцох гэж байна. Хизээж тэдэнд ард түмний төлөө ирээдүйн төлөө гэсэн сонирхол байхгүй хэмээн бичиж байхад нөгөө талаас шинжлэлийн засгийн газар явхаа байж эзэн 100 хэмээх хөтөлбөр амь тавих шиг боллоо. Алтан хуйгийг унгах 13-ын нэр тодорхойлж зэн инх бол толгойлж байна хэмээн ил цагаан бичгүүлжээ. Энэ 13 эцэст нь Монгол Ардын намтай хүч хавсран Монгол улсыг аврах авралын засгийн газрыг байгуулна гэж бичиж эхэлжээ. Үнэн дээр ийм яриа улс төрчдийн хэл болохоос биш улс төрчдийн хүсдэг шиг ийм тогтворгүй хил амаа билүүцсэн ашиг хонжоо хайсан талцаж сөрүүлдсэн байдлыг ард түмэн хизээж хүсдэггүйг энэ хүмүүс одоо болтол мэдээгүй мэдрэхгүй яваа гэж юу. Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйг засгийн газрыг 9 яам 10 тохируулагч агентлаг 19 хэрэгжүүлэгч агентлагтай байх бүтцийг санал болгох тухай ярьж байна. Үнэн дээр энэ бол бидний хамгийн сайн мэддэг өмнөх бүтц. Хэрвээ ингэж шийдвэл одоо эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамыг нэгтгэнэ гэсэн үг. Мөн байгаль орчин ногоон хөгжлийн яамыг соёл спорт аялал жуулчлалын яамтай нэгтгэнэ. Мөн зам тээврийн яам, барилга утгуулалтын яам, эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэнэ. Мөн хөдөлмөрийн яам, нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийн яамыг нэгтгэнэ гэсэн үг. Үүнээс гадна шадар сайтын албан тушаалыг байхгүй болгож үүрэгт ажлыг нь засгийн газрын хэрэг эрхлэх газарт хамааруулж магадгүй байгаа. Мэдээ засаглалын зардлыг бууруулж эрх мэдэл хариуцлагыг ерөнхий сайд гартаа хатгах талаасаа оновчтойч бүтцийн өөрчлөлтийг хийхэд засгийн газарт хамтарсан намууттайгаа хэрхэн ойлголцох вэ гэдэг нь анхаарал татсан сэдэв болж байна. Гэхдээ энэ ойлголцол улс төрчсөн маргаан мэтгэлцэн болж өжигч удаашралгүй дараа дараагийн олон ажилдаа гацаа саад болчихгүй байгаасаа гэдгийг олон нийт хүсэж байна. Мэдээж дээр нь эрх баригчид давхар дээлтнээсээ хэд гурвыг цөөлж мэргэжлийн хүмүүст ажил хариуцуулсан бүтэц бүрэлдэхүүн сонгоосоо гэж хүсэж байгаа. Ордны хэрүүлээс илүү олон нийтийн санаа бодлыг үнэхээр тусгаж ойлголцож хамтарч ажиллаж чадах нь үгүй юу гэдгийг нь харах хугацаа ойртож байна. Тань мэд телевизийн нээлттэй сэдвийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулан үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай.